1830-аад оны хувьсгал 19-р зууны үед Европын засгийн газрууд хуучин дэглэмийг буюу хаан засаглалыг хадгалахыг эрмэлзэж байлаа. Гэвч 1830-аад оны их үед хуучин сүг үзэлд ноёлсон Европт либерализм ба үндэсний үзэл хэмээх өөрчлөлтийн хүч мэдрэгдэж эхлэв. Францад Бурбоны эзэн хаан 10 дугаар Чарльз хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж дундаж давхаргын иргэдийг санал эрхгүй болгох гэж оролдсон. Үүний хариуд либералчууд 1830 онд 10 дугаар Чарльз хааныг хаан ширээнээс буулгаж үндсэн хуульд хаан засаглалыг байгуулав. 10 дугаар Чарльз хааны үеэл Луи Филиппийг харин хаан ширээнд суулгав. Шинэ эзэн хааныг дундаж дэс давхаргын ард иргэд улс төрийн хувьд дэмжиж байсан. Тухайн 1830 онд Европт дахин 3 хувьсгал боллоо. 3 хувьсгалын гурвуулгынх нь гол нөлөөлөх хүч нь национализм буюу үндэсний үзэл байсан юм. 1815 онд Голландын бүгд найрамдах улсад байсан бэлгэчүүд бослог гаргаж тусгаар тогтнолоо зарлав. Мөн л адил өөр улсуудын захиргаанд байсан Польш болон Итали тусгаар тогтнолох оролдлого хийж байв. Гэвч эдгээр орлогод төдийлөн амжилт олсонгүй. Тусгаар улсаа байгуулах гэсэн Польшийн оролдлогыг Орос цэргийн хүчээр дарсан. Энэ хооронд Австрийн цэргүүд өмнө зүгт мордож Италийн улсуудад гарч ирсэн бослогуудыг дарж байв. Франц болон Бельгид либерал болон үндэсний үзэл амжилт олсон хэдий ч 19-р зууны дунд үед ихт Европын ихэнх оронд хуучин дэглэм буюу хаан засаглал ноёлсоор байв. Гэвч либерализм болон үндэсний үзэл улам их түвхэн дэлгэрсээр үүний нэг илэрд 1848 онд ирж хувьсгал гарахад нөлөөсөн явдал. За 1848 оны Францын хувьсгал. Францад дахиад хувьсгал гарч Европын улсуудад хувьсгал гарах бас нэгэн түлхэц болсон. 1846 онд Францын эдийн засаг үнэхээр доройтож дундаж дэс давхаргын ажилчин тариачин ард иргэд өгөр хэрэглэхийн аргагүй хүнд хэцүү бэрх үеийг даван тулж байв. Яг энэ мөчид дундаж давхаргын ангийн төлөөллүүд санал өгөх эрхийнхээ төлөө тэмцэж байсан. Луи Филипп хааны засгийн газар өөрчлөлт хийхээс татгалзсан тул эсэргүүцэл улам их нэмэгдэв. Эцэст нь 1848 онд хаан засаглалыг түлхэн онгуудаа. Радикал бүгд найрамдагчид нь Франц улсыг төр засгийн газартай байлгахыг хүсэв. Тэдгээр хүмүүс нь Франц улс бүгд найрамдах улс болох ёстой гэж үздэг. Бүгд найрамдах улс гэдэг нь улсынхан удирдагчийг сонгож болдог засгийн газартай байхыг хэлж байгаа юм. Тэдний үзэж буйгаар энэхүү засгийн газарт үндсэн хуулийг боловсруулах үүрэг бүхий төлөөлөгчдөөс бүрдсэн чуулган тэдгээр төлөөлөгчдөө сонгодог сонгуультай байхыг уриалсан. Энэхүү сонгуул нь Universal Male Suffrage буюу сонгуул зөвхөн насан туршийн эрхтэй хүмүүс санал өгөх эрхтэй гэж заасан. Төр засгийн газар нь ажилгүйчүүдэд ажил олгох зорилгоор үндэсний хэмжээний семинар зохион байгуулсан. 3 дугаар сараас эхлээд 6 дугаар сар хүртэл семинарт нийтдээ 66 мянган байснаа 120 мянган ажилгүйчид нийт оролцсон. Үүнд засгийн газрын мөнгөн хөрөнгө хоосрох төгсөн тул радикалчууд 1848 оны 6 сарын 21-нд семинарыг зогсоосон. Семинарыг хаахыг эсэргүүцсэн ажилчид гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлж 4 өдрийн цус мөрөлдөөн болсны эцэст засгийн газар ажилчин ангийн бослогыг дарж чадсан. Хэдэн мянган хүн энэ бослогод алагдаж хэдэн мянган хүн хойд Африк дахь Францын колони болсон Алжирлд зөлдөгдсөн. 1848 оны 11 сарын 4-нд Францын шинэ үндсэн хууль батлагдав. Ийхүү бүгд найрамдах улс болж хуулинд захирагдах хууль засаг гарч ирсэн ба ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаагаар зөвхөн эрэгтэйчүүд сонгуульд орж сонгох байдлаар байгуулсан. 1848 оны 12 сард ерөнхийлөгчийн сонгуулинд болж Францын алдарт удирдагч байсан Наполеоны зээх хүү Луи Наполеон олонний саналаар ялалт байгуулсан. Германы улсуудад бослог гарсан нь 1848 оны Францад хувьсгал гарсан мэдээ
Европын бусад орнуудад үүмийн самун гарахад нөлөөлөв. 1814-өөс 15 онд болсон Венийн чуулганаар Германы нийт 38 мужийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байв. Эдгээрээс Австри-Прусс хоёр эзэнт гүрэн хамгийн том эзэнт гүрэн байсан. 1848 онд өөрчлөлт хувьсгалын дүнд Германы удирдагчид үндсэн хууль батлах, чөлөөт хэвлэл, тангарахтны шүүх хурал, бусад либерал өөрчлөлтүүдийг ард иргэддээ амлахаас өөр аргагүй төрсөн. 1848 онд 5 сард бүх Германы парламент болох Франкфуртын чуулган нэгдсэн Герман улс байгуулах үндсэн хууль гаргахаар зохион байгуулагдав. Франкфуртын чуулганаас гаргасан үндсэн хуулиар Герман парламентын засгийн газартай байх ба хязгаарлагдмал эрх бүхий хаан засаглалтай байна гэж үзв. Энэхүү үндсэн хуулиараа зөвхөн насанд хүрсэн эрэгтэй хүмүүс санал өгөх эрхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч эцэст нь Франкфуртын чуулган нь өөрийн тавьсан зорилгодоо хүрэхэд дэмжлэг авч чадаагүй. Пруссийн эзэн хаан 4-р Фридрих Вильямд хаан ширээг санал болгосон боловч чуулганаас өгөх тэтмийг хүлээн авахаас тэрээр татгалзсан юм. Тиймээс чуулганы гишүүд Германы удирдагчдыг үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхийг хүчлэх аргагүй болсон. Ийхүү Германы нэгдмэл байдал бүрдээгүй түүхтэй. Төв Европын хувьсгал. Австрийн эзэнт улс өөрийн гэсэн асуудлуудтай байсан. Австри нь Герман, Чех, Унгар, Словак, Румын, Словен, Польш, Хорват, Серб, Украин, Итали зэрэг олон улсыг нэгтгэсэн олон үндэсний эзэнт улс байсан юм. Хүн амын 4/1-ийг нь л бүрдүүлж байсан германчууд Австрийн эзэнт улсыг удирдахад чухал үүргийг мөн хамтран гүйцэтгэж байсан. 1848 оны 3 сард томоохон хотуудад жагсаал гарах болов. Жагсаагчдыг зогсоохын тулд Хабсбургийн шүүх Австрийн гадаад хэргийн сайд байсан Меттернихийг ажлаас нь халсан. Гэсэн ч Венд хувьсгалын босгочид нийслэлийг хяналттай авч либерал үндсэн хуулийг шаардаж эхлэв. Хувьсгалчдыг намжаахын тулд засгийн газар Унгарт өөрийн гэсэн хуульт засаглал байгуулахыг зөвшөөрсөн. Бохем хотод чехүүд өөрийн гэсэн засагтай боллоо гэж бас тэмцэж эхлэв. Австрийн засгийн газар тэдгээр хувьсгалчдыг намжаахыг мөн хүсч буулт хийж байсан ч эзэнт улсаа алдахгүй тулд дахин өөр арга хэрэглэхээр шийдэв. 1848 оны 6 сард Праг хотод болсон чехүүдийн бослогыг цэргийн хүчээр дарав. 10 сарын сүүлээр нь Венд болсон бослогыг бас л мөн цэргийн хүчээр дарав. 140 мянган Оросын цэргийн тусламжтайгаар 1849 онд Унгарын хувьсгалчдыг буулгаж авав. Ийхүү Австрийн эзэнт улсад хувьсгалч хөдөлгөөн бүтлгүүтв. Бүтлгүүтлийн 2 шалтгаан байсан юм. Нэгдүгээр хувьсгалчид нэгдмэл байснаар хувьсгал гарах боломжтой болсон ч либералчууд болон радикал хувьсгалчид тус өөр зорилго дээж хуваагдсан явдал хувьсгалын бүтлгүүтийн бас нэгэн нөлөөлөх хүчин зүйл. Хоёрдугаарт Унгар Австриас тусгаар тогтносон ч өөрийн доторх үндэсний цөөнхүүд болох Словен, Хорват, Серб зэрэг тусгаар тогтнохыг зөвшөөрөөгүй. Бас л хуучин дэглэн үргэлжлэх хувьсгал бүтлгүүтэх бас нэг нөхцөл болсон. Гэхдээ үндэсний үзэл либерализм цаашид улс төрийн үйл ажиллагаануудад нөлөөлсөөр байсан юм.